бодлогын хувьд, зарчмын хувьд, үйл ажиллагааны хувьд бас үндслүүдийг та бүхэнд бас танилцуулъя. Бодлогын хувьд 2016 оноос нааш тоолвол 10 дахь жилдээ нэг улс төрийн хүч нь дангаар засаглаж байна. Хэд үнэмлэхүүд засаглаж байна. 10 жилийн бодлогын үр дүн юу болж хувирсныг та бүхэн харж байгаа. Нэг үгээр, нэг өгүүлбэрээр дүгнээд хэлээ гэвэл энэ бол авилгажуулсан 10 жил байлаа. Авилгалыг систем болгосон 10 жил байлаа. Авилгалын тогтолцоог угсарсан 10 жил байсан. Энэний үрээр энэ улс орныг төрийг хямралын байдалд энэ улс төрийн хүч нь аваатсан. Энэ улс төрийн хүчнийг өнөөдөр даргалж байгаа намын дарга эрүүл сарвал бодлогын мэтгэлцээ өрнөх ёстой улсын хурлын үйл ажиллагааг өдөрдөн зохион байгуулах нь зарчмын хувьд буруу. Цааштаж энэ үйл ажиллагааг зарчим болгож ажиллах ёстой гэж бид хүмүүжж байгаа. Энийг бид нэр өнөөдөр шинээр ярьж байгаа юм биш. Учир даргаыг томилогдох үед улсын хурлын гишүүн Тэмүүжин гишүүний өргөн барьчихсан хуулийн төсөл бий. Энэ бол зарчим гэж хэлээд. Тэрнээс өмнө амар ашиглан дарга улсын хурлын даргын ажлаа хашаад ирэхэд намын даргаараа сонгогдлоо гэхэд яг энэ шийдвэрийг Ардчилсан намын бүлэг гаргаж ирсэн. Яг энэ шийдвэрийг зарчим адилхан л үйлчлэх ёстой. Ардчилсан намын бүлэг нэг зарчим дээр өөр шийдвэр гаргахгүй гэж сая улсын хурлын 41 гишүүн оролцсон хурлаас 41 100% дэмжиж энэ шийдвэр гаргалаа. Ганц хоёрхан зүйлийг хэлье. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд юу болов? Олон улсын индекс тасралтгүй уруудаж байна. За тэр хуулийн байгууллага яг та нарын төлөөлөл болсон хэвлэлийн салбарын сэтгүүлчийг хорих асуудлыг зүгээр л энэ намынхан тойрч сууж байгаа л шийдчихдэг. Тэрийг биелүүлдэг шүүх тогтолцоо Монгол улсад байна. Бид нар энийг хэвийн юм шиг өнөөдөр хүлээж авч байна. Хэрвээ ардчилсан оронд, хууль хэрэгждэг оронд ийм зүйл гарсан бол бидний мэддэг хамгийн ойрхон Солонгос улсад ийм зүйл гарсан бол юу болохыг би л төсөөлж байна. Та бид нар энийг аль хэдийн дасчихсан. Аль хэдийн дасчихсан. Тэр баримт фактыг нь тэр ардын намын дарга байсан хүн, ерөнхий сайд байсан хүн нь хэлээл сууж идэг. Ийм л төвшөнд оччихсон. Хэдэн зуун сая долларын авилга гээд ярьж байна. Хуулийн сайд байсан хүн авилга авсан асуудлыг ерөнхий сайд нь ярьж байна. Хуулийн сайд биш. Уг нь эн чинь шудраг ёсны сайд гэдэг нэртэй ингэн л олуулстай. Шудраг ёсны сайд нь хэдэн тэрбумаар нь авилга авсан юм а гэд яриа сууж идэг. Ийм систем угсарчихсан намын дарга, парламентын дарга байх нь зохисгүй гэж бид бүхэн бас ингэж үзэж байгаа. За нөгөө талаас зарим үйл ажиллагааны хувьд улсын хурлын дарга сая чуулганы завсарлагаар томилтоор ажиллаж байна. Улсын хурлыг бүрэн төлөөлж ярьж байна. Улсын хурлаар ийм шийдвэр гаргана гэж ярьж байна. Яг өнөөдөр улсын хурлын дарга гэдэг хүн энэ улсын хурлын хуралдааныг зохион байгуулагч болохоос биш, улсын хурлын удирдагч биш. Улсын хурлд байгаа ардчилсан намын дарга биш. Тэр хүн намын дарга биш. Тэр хүн намын дарга намдаараа очиж хийх ёстой. Сая тэр чуулганы нээлтэн дээр намын мөрөн хөтөлбөр шиг юм ярьж л. Намын их баг хуралдаараа хэлж байгаа даргын илтгэл шиг юм ярьж илээ. Энийг бид хүлээн зөвшөөрөхгүй. Энэ хүн парламентын үйл ажиллагааг л зохион байгуулалтыг чиглүүлэх ёстой ийм хуулиар олгогдсон эрх хэмжээтэй хүн. Яахлаараа сүүлийн та нар хараараа сүүлийн 6-7 жилд улсын хурлын төсөв 30 тэрбум байснаас 145 тэрбум болоод нэмэгдсэн байна. Энэ бүгдийг улсын хурлын дарга захин зарцуулдаг. Орон тоог хэдээс хэд болсныг та нар бас шалгаарай. Энэ бүгд нэг намын дарангууллыг бэхжүүлж байгаа юм гэсэн. Улсын хурл гэдэг нэг намын хуулийн хэлтс биш. Энэ бол Монголын ард түмний төрийн эрх барих дээд байгууллага, төлөөллийн байгууллага, энэ төлөөллийн байгууллагыг эрх тэгш нам бус байдлаар нэг намын дарга удирдахгүй байдлаар ингэ зохион байгуулах ёстой гэдэг үүднээс саяны шийдвэрүүдийг Ардчилсан намын бүлгээс бас гаргаж байгаа гэдгийг бас хэлье. Энийтэй нэмээд энэ бол зөвхөн нэг юм алуун тушаалын асуудал бас биш ээ. Улсын хурлын үйл ажиллагаа гацаах үйл ажиллагаа биш, дэд дарга нар үйл ажиллагаагаа хурлаа өдөртөн зохион байгуулах ёстой. Энэ тохиолдолд Ардчилсан намын бүлэг бүхий л үйл ажиллагаанд хэвийн улсын хурлын үйл ажиллагаанд хэвийн оролцоод явна гэдгийг бас хэлье. За нэмж хэлсэн бас нэг асуудал 2026 оны улсын хурл Монгол улсын төсвийг батлахдаа засгийн газраас эмч багш нарын цалин, ахмадуудын тэтгэвэр тэтгэмжийн асуудалтаар тодорхой өөрчлөлт гаргана. Тодорхой хувь процент төгрөгийн нэмэгдлүүдийг хийнэ гэдгийг төсөвд суулгаж
суулгасан гэж за дахиад дээрэс нь тэр шаардлага тавьж байгаа багш эмчнэрийн төлөөлөлт төрийнхний төлөөллийг хэлж ойлголцсон гэж ойлгосон. Гэтэл бодит байдал дээр энэ ахмадуудыг энэ тэр саяны нэмэгдлүүд чинь яг тэр шудраг ёсныхын амлалт шиг хуурам мэхлэлт байжээ. Энэ бүхэнд энэ багш эмчнэрийн талд тэр амжиргааныхаа орлогыг нэмэгдүүлэхийн төлөө санаа бодлоо илэрхийлж шаардлага тавьж байгаа, жагсаж байгаа ахмадуудын талд ардсан нам, арт болоод ардсан намын бүлэг тэдний зүй ёсны шаардлага гэж үзэж бас дэмжиж хамтран оролцохоо бас дэмжихээ бас илэрхийлэх нь зүйтэй гэдэг шийдвэр гарсныг та бүхэндээ бас нэмж хэлье. Төвжин гүшүүн өглөө. Та бүхэн санаж байгаа өнгөрсөн намд улсын хурд бодит дүрм байсан. Гол агуулга нь юу вэ? Парламентын төсөөлөлтийн улс. Парламентын ардчлалыг хөгжүүлсэн улс орнуудад нэг юм туршлага байна. Нэг юм зарчим байна. Олон намын төлөөлөл бүхий парламент олон ургалж үзэл бодлогын өрсөлдөөнд дэмжихийн тулд тэнд мэтгэлцдэг талбарын толгой дээр нэг намынхын дарга гарч ирж сууж болдгүй юм байна. Нэг намынхын дарга гараа суучаар тэр парламентыг намын хурал шиг намынхаа үйл ажиллагаа шиг удирдах гэж оролддог юм байна. Энэ нь өөрөө парламентын ардчлалыг үгүй хийдэг юм байна. Тийм учраас парламентын спикер буюу улсын хурлын даргыг намын дарга байхын болиулъя гэдэг ийм санаачлал гаргаж арс намын бүлэг гарын эсрэг зурж өргөн барьж байсан. За энэ зарчим зүгээр хэн нэгэн хүн зориулагдсан зарчим ерөөсөө биш. Анх амар баясгалан гэдэг улсын хурлын дарга би намын дарга болно гэж намын дотоод өрсөлдөөн рүү ороход нь бас энэ зарчмыг ярьсан. Парламентын спикер гэдэг хүн намын дотоод улс төрөөс ангид байж бие даасан байдлаар төвийг сахих юм байна. Намын дотоод өрсөлдөөнд орох юм бол тэр өрсөлдөөн рүү парламентыг өөрөнгө татаад оруулчихдаг юм байна. Парламентын ардчлалыг намын дотоод зодооны нэг хэрэгсэл болоо хувирчдаг юм байна. Тийм учраас амар баясгалан гэдэг хүнд биднес ямар шаардлага тавьсан бэ гэхээр та намын дарга болох гэж байгаа бол парламентыг удирдах буюу дарлах хэрэггүй гэд бойкот зарлаад амар баясгалан гэдэг хүн намын даргад нэр дэвшсэн тэр өдрөөс хойш улсын хурлыг дарлаагүй та бүхэн санаж байгаа. Дэд даргууд дарга нар орлож улсын хурлын чуулганыг дарлаж хуралдуулж ирсэн. Яг энэ зарчмыг бас дараагийн үнд нь бид бас адилхан тавьсан. Намын дарга болцсон хүн одоо парламентын толгойд гарч ирж сууж болохгүй. Төвийг сахин гэдэг нь парламентын мэтгэлцээнийг дэмжинэ гэдэг парламентын ардчлалын суурь зарчим байна. Тийм учраас намын дотоод улс төрөөс ангид байх ёстой гэдэг шаардлага бол намын дарга парламентын дарга байж болохгүй гэдэг зарчим руу очиж байна гэж. Тэгээ та бүхэн анзаарч байгаа өнөөдөр болж байгаа маш олон үйл явдлууд энэ зарчим Монголд байхгүй бол яаж гажиж болдгийг тодорхой харуулж байна. Даргаа шүтдэг улс төрийн нам даргын үг бол хууль гэдэг зарчмаа парламентын гишүүдийг ёс зүй болгож оруулж ирж байна шүү дээ одоо. Парламентын гишүүний ёс зүй гэдэг бол олон уралж буюу олон намын төлөөлөл байдаг учраас нэг намын даргын нүдээр харж эсвэл нэг том даргын хэмжүүрээр хэмжигддэг зүйл ерөөсөө биш. Тухайлбал ардчсан нам цаазын яалыг эсэргүүцдэг нам, дэмждэггүй нам. Цаазын яалыг сэргээ гэж байгаа хүнийг зарим тохиолдолд бид хатуугаар чи хүн алах донтой юм уу гэж хэлж болно шүү дээ. Энийг олох дэмжихгүй ямар бүдүүлэг үг хэлдэг юм бэ, ёс зүйгүй байна гэж хэмжиж бас болохгүй. Парламент гэдэг бол заримдаа үзэл бодлого хурц илэрхийлдэг талбар, мэтгэлцдэг тэр одоо орон зай. Энэ орон зай дотор хэн нэгэн даргыг шүүмжлээд байна, жоохон ойвргон байна, одоо муухай үг хэллээ гэдэг энэ хэмжүүрээр парламентын гишүүдийг хэмждэггүй. Парламентын гишүүд бол иргэдийн төлөөлөл учраас төрийн албаагч гэдэг төрийн албаны ёс зүйгүүдийг хэмжүүрээр бас хэмжигддэггүй. Монгол улсад нэг ёс зүйтэй төр ерөөсөө биш. Социализм үед тийм байсан. Одоо эрх мэдлийг хуваарлсан. Шүүхэн тусдаа ёс зүйтэй. Засгийн газрын кабинетийн зарчмаар тусдаа ёс зүйтэй. Улсын хурл нь ард иргэдийг төлөөлдөг учраас бас тусдаа ёс зүйтэй. Улсын хурлын гишүүдийн ёс зүй бол хоёр хэмээр хэмжигдэнэ. Төлөөлж байгаа сонгогчтой үнч байна уу? Хууль тогтоох үйл ажиллагаанд сонирхлын зөрчилгөө шударга оролцож байна уу? Энэ хоёр зүйлээр хэмжигдэнэ. Хэрвээ төлөөлж байгаа сонгогчтой үнч байна уу гэдэг чинь зөвхөн олонхот буюу ардын намын сонгогчдод үнч байх тухай ойлголт биш шүү дээ. Ардын намыг шүүмжилдэг тэр хүмүүст бас үнч байх тухай ойлголт мөн шүү дээ.
ардын нам олон учраас өөрсдийн гишүүдээр гомдол гаргаад тэр гомдоор ёс зүйгүйгээд цөөхөн гишүүдийг шүд цөмөлж байгаа юм шиг авдаг ийм механизм бол энэ бол парламентын шударгаас парламентын ардчил парламентын ёс зүй ерөөсөө биш. Яг ийм зүйлийг парламентын дархлаа дээр энэ нэг намын дараа толгой дээр гараа суучаар зүгээр намынхын төлөө алга ташаад заагаад хадаг бариад үлддэг юм байна гэдгийг бид өмнө нь ч гэсэн харсан. Одоо ч гэсэн аяг харах гэж байна. Тийм учраас парламентын ардчил өөрөө үнэхээр парламентын дархлаа өөрөө байна гэж бодож байгаа бол нэг намын дараа толгой дээр нь гарч суух тухай биш. Олон намыг дунд нь мэтгэлцүүлээд аль нь эрүүл сарвал бодол, аль нь илүү зөв бодлого вэ гэдгийг нь одоо жигд тийш хангаж чаддаг төвөс агсан тэм даргатай байх тухай ярьж байгаа. Тэгээ энэ зашмаа бид одоо дахиад барьж байна. Нэг намын дараа толгой дээр гарч суухгүй энэ асуудлаа зохистойгоор шийдэх хүртлээр дэд дарганаараа парламентыг, улсын хурлыг даргалуулад хэв үйл ажиллагааг сонирхсан зөвшөөрөл явуулаач. Намаасаа гадуур улсын хурл намжиргсан болбогоор олон намын төлөөлөл энэ улс орны төлөө Монгол улсын гишүүний тагараг дээр ч байгаа, үндсэн хуулийн дээр ч байгаа. Улсын хурлын гишүүн нийт иргэний улсын ашиг сонирхлын төлөө гэж байгаа шүү дээ. Тийм учраас энэ зарчим руугаа явуулахын тулд улсын хурлын толгой дээр нэг намын эршгийг хамгаалдаг намын дарга байж болохгүй гэдэг зарчим байгаа. 1990 оны ачсан хувьслаас өмнө Монгол ардын хувьслалт нам бол Монгол улсыг өдөртөн чиглүүлэн манлайлах 6 цус төрийн хүчин байна гэсэн тэр тогтолцоо үзэл санааг өөрчлөх гэж энэ ачсан хувьсвал ардсан үндсэн хууль батлагдсан гэж л ойлгож байна. Нэг улс төрийн хүчин энэ улс орныг өдөртөн манлайлан чиглүүлэгч цор ганц өдөрдөгч нь байна. Өдөртөн чиглүүлэгч нь байна гэдэг. Тэгэхээр тэр нь эрх баригч намын дарга их хурлынхаа орой дээр гараа суучихаар энэс яг үжил санаагаараа юугаар өөрий. Энэ бол зарчмын шаардлага гэж үзэж байгаа маа. За тэгээ та бүхнийг асуулт байвал хариулъя. Асуулт ерөнхийлөгчийн санаач хэлсэн улсын хурлын тухай нэмэлт өөрчлөлт авах тухай буюу улсын хурлын гишүүний эгүүлэн татах хуулийн төслийг харсан ам бүлээр хэлсэн нь ямар нэг шийдвэр гаргасан уу? Намын гишүүдийг ямар байр суурьтай байгаа вэ? Энэ хуулийг яг та нар одоо анзаарвал өнөөдөр чуулга эхэлж байна. Die парламент дээр уг нь урд 7 хоногт нь даргын зөвлөлт хуралдаад эх 7 хоногийн хэлцэх асуудлыг тавьдаг. Нийт хийснээс өөрөөр яг энэ 7 хоног улсын хурал юу хэлцэх нь тодорхойгүй ийм байдалд орсон байна. Тэгэхээр тэр хуулийн хэлэлцүүлэг байнгын хороо нэгдсэн чуулганаар орж эхлэегүй учраас тодорхой зүйлүүдийг хэлэхэд эрт байна. Дахиад энэ 7 хоногийн хэлцэх асуудалд байгаа хэсэг нь тодорхойгүй учраас сая Арц намын бүлгийн хурлаар энэ асуудлыг бид нэгдүгüрх нь хэлэлцээгүй. Энэ 7 хоногт байгаа хэсэг нь одоо тодорхойгүй. Энэ 7 хоногт баг ажилгүй юм шиг болчихлоо. Нэгдүгüрт нь. Хоёрдугаарт нь бид нар санал нэгтгэгээгүй учраас бас хэлэхэд төвхтэй байна. Ер нь маш олон гишүүн Монгол улсын парламент бол төрийн эрх барихтыг байгуулдаг. Парламент болоод парламентын гишүүн гэдэг нь өөрөө ард иргэдийн болоод ард түмний төлөөлөл ард түмнээс өгж байгаа улсын хурлын гишүүний бүрэн эрхийн асуудал бол энэ хувь хүний бүрэн эрх биш ээ. Энэ бол ард түмний бүрэн эрх юм аа. Ард түмний бүрэн эрхэд хэн алдах ёстой вэ? Энийг энэ тийм хялбарчилсан олон зүйл байх ёстой юу гэдэг дээр маш олон гишүүн эргэлзэж байгаа гэдгийг хэлээ. Мэдээж улсын хурлын гишүүн дээр хариуцлага сахилгын асуудлууд байдаг. Энэ хүрээнд сайжруулах ёстой зүйлс байвал энэ өөрөө улсын хурл өөрөө дотооддоо асуудлаа шийдэх. Улсын хурлын гишүүний өс зүүн байнгын хороогоор олон зүйлүүдээр хариуцлага өөртөө хариуцлага тогтоох ёстой асуудлаа гэдгийг бас гэдэг байр суурьтай байгаа хэлий. Эндээс мэдээж тэр эрүүгийн хариуцлага хүлээсэн олон хуулийн хариуцлага хүлээсэн энэ гишүүнийг эргүүлэн татах төдөлзүүлэх чөлөөлөх олон хуулийн заалтууд одоо ч гэсэн үндсэн хууль болоод салбар хуулиуд одоо ч гэсэн байдаг. Ерөөсөө байхгүй биш. Эдгээр зүйлүүд дээр сайжруулах зүйлс бас байгаа гэдэг хэлээ. Тэгээд яг энэ асуудлаар хэлцээгүй учраас нэгдмэл байр суурийг илэрхийлэх яг өнөөдөртөө бол боломжгүй байна. Олон гишүүн парламентын дархлааныхаа талд байна гэдэгт бол би эргэлзэхгүй. Засгийн газрын уцуулах асуудлаа хэзээ өрөх вэ? За засгийн газар өнгөрсөн 7 хоногийн засгийн газрынхаа хурлаар хэлэлцээд шийдвэр гаргасан
тодорхой шаардлагын хариуг өгсөн гэсэн өнөө өглөө ирж байгаа гэсэн сая чуулганы хурлаанд ороод авч амжсангүй. Энэ чуулганы болоод энэ бүлгийн хурал руу энэ өглөө ирж байгаа байх. Албан бусаар одоо тэр ирж байгаа мэдээллийг сонсоход дэд сайдын асуудлыг ярилцж болно, чөлөөлж болно. Зөвхөн дэд сайд бид нар ч гэсэн зөвхөн дэд сайд биш, илүү өргөн хүрээтэй асуудал тавьсан. Өргөн хүрээтэй асуудлын хүрээнд хамтран ажиллах бүрэн боломжтой. Дэд сайдыг чөлөөлөх төдийгүй засгийн газрын бүтэц зөвлөлтгөн дахиад айгинтлаг доошогоо бусад анхан болоод дунд шатны төвшөнд бид нараас томоохон өөрчлөлтийг хийх боломжтой. Энийн дээр хамтран ажиллая. Дэд сайдыг чөлөөлөх асуудал боломжтой гэдэг ийм төвшингийн хариулт ирсэн болов уу гэж ойлгосон. Цаасаар аваагүй байгаа учраас бас дахиад яг тодорхой хариулт хэлэх боломжгүй байна. Ер нь ардчилсан намын шаардлага бол бүлгийн шаардлага биелэх ёстой гэдэг энэ зарчмын байр суурийг сая бүлэгдэр ч бас илэрхийлсэн. Яг өнөөдрийн байдлаар ардчилсан намын 42 гишүүнээс 36 гишүүн гарын үсэг зураад чуулганы төгсгөлд хаачсан тэр хэвээр байгаа. Би сая үлдсэн 6 гишүүний нэрийг хэлээгүй хэлсэн. За өнөөдөр ингээд та бүхнийг энэ хооронд өнөөдөр уулзж байгаа бас дунд нэг ч удаа яриаггүй. Энэ огцруулах галдан бичгэн дээр нэмж гарын үсэг зурж болно шүү. Ер нь тэгээд аваад зуруулаад үлдсэн зураагүй гишүүдийг, зурсан гишүүдийг бас одоо олон нийтэд энийг нийлдэлтэй тавих зүйтэй байхаа. Намын даргын үед, бүлгийн даргын үед нэг огцруулах бичгийг нэг юм авчаа хүнд үзүүлэхгүй дараад байгаа зүйл байхгүй. Тэгээд та бүхэн зураагүй гишүүд нь нэмээд үлцээгээд өнөөдөр зурж болно шүү гэдэг мэдээллийг бас хэлсэн. Асуулт байна. Ардчилсан намын шинжилсэн хөтөлбөртэй холбоотой мэдээлэл өгч маш их цахим зарцааны асуудал хэрэгтэй. Хэн дуртай нь одоо шинжилт орж ирнэ гэдэг нь ярьж байна л та. За, ардчилсан намын яг энэ өнгөрсөн цаг хугацаанд бид нар энэ өөрчлөлтийн ажлыг дотоод зохион байгуулалт, дотоод шинжилгээний ажлыг зайлшгүй хийх ёстой гэж одоо үзсэн. Ардчилсан намд энийг нэг арга цагаад өнгөрөх бололцоо бидэрт байсан. Арга цагаад тэгээд яадгүй 3 сонгуульд дараалаад ялагдсан байна. Би бас энэ намын удирдлагын хувьд хариуцлага хүлээж байгаагийн хувьд бас энэ томоохон ялагдлуудад дүгнэлт хийж ажиллах ёстой гэж бодож байна. Буруу бусдаа сайх биш. Эхлээд дотооддоо бид нэр цэгцрэх ёстой. Өөрчлөлт шинжилтийг хийх ёстой гэж бодож байна. Одоо Улаанбаатар хотдоор царцаа байна гэж хэлдэг. За дахиад дээрэс нь маш олон гишүүн шинээр эсчлээ гэж хэлдэг. Ардчилсан нам маш гоё байсныг цогтгэрэл өмүүлж яах гэж зарим нь хэлдэг. Би бол энэ бүхэнтэй санал нийл. Та бүхэнд энэ хэдийгээр намын дотоод асуудал гэсэн бас хэвлэл хэлчихье. Ардчилсан нам Улаанбаатар хотод тэр тусмаа маш их хаалттай давжаа систем болоод хувирчихсан. Нэг өөр дээр 30-40 хүнтэй. Энийг нь үүрийн дарга мэддэг. Сонгуульд болохоор нөгөө 300 мянган хүнтэй дүүр 30 намын баг нэг өөр хорон дээр 30 гишүүнтэй. Энийгээр хайрцаглаад нөгөө нэг 10-20 жил болсон хүмүүс намын шат шатны дарга болоод сонгогдчихдаг. Энийг л задлаа гэсэн. Ардчилсан намыг нээлттэй болгоё. Цахим бүртгэлтэй болгоё. Цахим бүртгэлгээд дуртаа нь орохгүй. Энэ өөрөө ихтгэл үнэмшлэр өөрийнхөө регистрийн дугаарыг хийгээд утсан дээр баталгаажуулах хот аваад өөрийнхөө данснаас 12,000 төгрөг төлж байгаа иргэнийг бид нар та ардчилсан намын гишүүн биш, та зарцаа байна гэж биднээс үзэж чадахгүй. Гэхдээ хуулийн дагуу тэр нэг данснаас олон хүн рүү шилжүүлсэн янз бүрийн тохиолдол байвал энийг бас нэгтгэх ёстой гэж бодож байна. Харин эсэргээр 30 хүнтэй нэг хорон дээр 300 хүн бүртгэж байгааг би сайн үйл явц гэж бодож байна. Ингэж ардчилсан нам буруу бусдаа сайх биш, өөрөө өөрийнхөө дотоод шинжилгээг хийх ёстой гэдэг энэ бодлогын байр суурин дээр хатуу байгаа. Яг ардчилсан намын зарлагдсан дотоод сонгуулийн үйл явц цаглуурын дагуу явж байгаа. Яг энэ бүх үйл ажиллагаа энэ цаг хугацаанд төлөвлөсөн хугацаанд болж өнгөрөх ёстой гэдэг байр суурьтай байгаа бас гэдээ. Хамгийн асуулт юу болохоор асуулт хоёрын урт хэмжээний ярилцлагуудад ардчилсан намаас баярцуулах одоо ерөнхийлөгч болон ийм тохиол одоо ерөнхийлөгчийн төвшөнд ийм нам хийсэн гэсэн асуултыг ярьсан. Танай намаас ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хэмжээ тодорхой болсон юм уу гэхээр энэ тохиол байгаа юу? За хоёрдугаар Монгол Ардын нам бол засгийн улс төр зөөрөх ихтэй том хуулийн төслүүд бол өргөн баригдсан. Тэгэхээр энэ харин чухал дээр ардчилсан нам байж байгаа эндээ амьдралд хэрэгтэй хуулийн төсөл байгаа юу гэж асуусан маань энэ хоёр асуултанд За манай гишүүд бас ингэж нэмээд хариулаарай. Би бас хоёр тоос нь хариулчих. Зөвхөн манай гишүүд тал талдаа маш идэвхтэй ажиллаж байгаа. Зөвхөн надтай холбоотой гэхэд хоёр хуулийн төсөл өргөн баригдана. Нэг нь жаргалан гишүүн бит хоёрын өргөн барьж байгаа эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль. Том агуулга бүхий хуулийн төслийг одоо өргөн барихад бэлэн болсон. Өнгөрсөн чуулганы төгсгөл засгийн газрын саналыг өгөхгүй байсаар байгаад ардын нам өөрснийхөө хуулбарыг өргөн барьнлээ. Бид нэр
тэрнээс өмнө боловсруулчихсан засгийн газраас санал авах төвшөнд яваад ингээд хаврын чуулган руу шилжиж байгаа гэдгийг хэлье. Энэ жишээ нь одоо ингээд өргөн баригдана. Мөн өнөөдөр бас гишүүд гарын үсэг зураад бас өргөн барихад бэлэн болж байгаа төрийн нууцын тухай хууль. Яг саяны тэр хэлдэг авилгадсан 10 жилийн авилгын системийг угсрах үндэс суурийг 2016 оны Улсын их хурлын сонгуульд өнөөгийн улс төрийн хүчин ялчаад 12 сард нь нууцын хуулийг баталсан. Нууцын хуулийг батлаад алууны нууц гэдэг ойлголт гаргаж ирээ дураараа нууцд авдаг. Улсын их хурл дээр нууцыг зөвшөөрлийг өгдөг байсан бол засгийн газар өөрөө дураараа нууцд авдаг болгоод тэр олон оптик гэрээнүүд олон тэрбумын хулгай чинь тэгжил игсэн. Хуулийн хулгай хийж эхлэнэ гэдэг чинь энэ бол системийн хулгай. Энэ бол системээр нь хулгайлж байгаа юм асуудлын үндэс суурийг 10 жилийн өмнөөс тавьж эхэлсэн. Ийм учраас бид нар улс төрч биш асуудлын үндэс шалтгааны нэг нь энэ нууцын хуулийг өөрчлөх ёстой гэж өнөөдөр жишээнүүдээ өргөн барих гэж байгаа. Өргөн барихад ингээ бэлэн болж байгаа. Манай гишүүд бол олон хуулийн төслүүдээр ажиллаж байгаа гэдгийг хэлье. За тэр ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчтэй холбоотой асуудал энэ чинь өөрөө хуулийн хугацаатай 27 оны бараг 5 сард байна. Ерөнхий намууд нэр дэвшүүлэх ёстой. Тэрнээс өмнө албан ёсоор Монгол Улсын ерөнхийлөгчд аль нэг намаас нэр дэвшигчийн тухай асуудал байхгүй. Харин намууд дотооддоо энэ үйл явцаа эхлүүлж болно. Ардчилсан намын дотоод шинжилгээний үйл явц 4 сарын дундуур дуусаад залгаад би бас өмнө ч хэлжсэн залгаад ерөнхийлөгчийнхээ дотоод сунгааны асуудлыг журмулж эхлүүлэх ёстой гэж бодож байгаа. Нэг жилийн үйл явцаа дахиад энэ хэн нэгний үзмжээр биш би одоо амжуул энэ шинэ үндэсний бодлогын хороогоор ардчилсан нам дотооддоо хэрхэн яаж ард иргэдийнхээ оролцоотой, намын гишүүдийнхээ оролцоотой, намын анхан дунд шатны байгууллагуудынхаа оролцоотойгоор эцэст нь үндэсний бодлогын хороо төлөөлийн төв байгууллага нь ерөнхийлөгч нэр дэвшигчээ хүлээн зөвшөөрөгдсөн байдлаар гаргаж ирэх энэ бүтэн нэг жилийн цаглбарыг танилцуулахын журмын төслийг бэлдэж байгаа гэдгийг хэлье. Энэ бол манай дотоод үйл явц эхлэн ардчилсан намын хувьд Монгол Улсын ерөнхийлөгчөөр ажиллах хэмжээний ажлын туршлагатай бүх шаардлага хангасан маш олон нэр дэвшигч байгаа гэдгийг л бас хэлье. Энд дээр нэмээд асууж алтан уугийн гишүүн бол ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөн гэдэг нь тэгэхээр нөгөө шүүхээс бол цаадсан шийдвэр хүчгүй болох шийдвэрлсэн. Энийг бол ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой гэж тайлбарлаад байгаа. Энд дээр танаа бүлэг намын зүгээс яг алтан уугийн гишүүнийг хамгаалах үйлдэл хийж байгаа юу? Батуул дараа болоод хэлчихсэн. Бид нар бол өмнө гарсан баг гэж яг нэр дэвшигчээр энгийн гишүүдийг хамгаалдаг байсан. Одоо энэ хадгалчихжээ. Тэгээ энэ асуудлыг ихэд дахиад бид нар нөгөө шүүх рүү бас бид нар болгоомжтой шүүхийг хүндэтгэлтэй хандах ёстой гэдэг дээр бас энэ ардчилсан Монгол Улсын эрхцүүд Монгол Улсын иргэд бас бүгдээрээ хүлээцтэй хандж байгаа хаа гэж бодож байна. Нэгдүгээрт нь, хоёрдугаарт нь яг алт уугийн гишүүний энэ шүүхийн процесс дээр үнэхээр бас шүүхэд эргэлзээ үнэхээр бас гарч байна. 3 шатны шүүхээр 3 удаагийн шүүхээр яваад хэрэгсэхгүй болгоод цагаатсан хэргийг яг өмнөх бүрэлдэхүүн нь өөрөө шийдэж байгаа. Уг нь шүүгч гэдэг хүн чинь итгэл үнэмшлээрээ шийдэх ёстой гэдэг. Итгэл үнэмшил ингээд сарын дотор 2 өөр итгэл үнэмшилтэй байж болох уу? Энэ өөрөө дахиад саяны ярьдаг нөө сэтгүүлчд ял өгдөг шиг тойрч сууж байгаа дараа шийдэж байгаа юм биш үстэй нэг улс төрийн хүчин гэж хартахаас аргагүй юм нөхцөл байдалд хүргэж байгаа. Тэгээд шаардлагатай нөхцөл байдлууд дээр ардчилсан нам тэгтээ бас шүүхээ хүндэтгэж ардчилсан нам улс төрийн хуулийн хүрээний тодорхой шийдвэрийг гаргаад явахд ингээд бэлэн гэдэг бас хэлье. Хоёр сайдын асуудлыг хөндлөж чинь арчин хүч болгон боловсрол дараагийн сайдын одоо нэр орж ирэх байх. За гэхдээ ялангуяа боловсролын буюу ирээдүйн хүч үеийг бэлдэж байгаа энэ сайдны дандаа бэлэг байдлаар ингэж ач холбогдол өгөхгүй тэмдэглэл хийж 1.7 жилийн настай боловсролын сайд байнга реформ ярьдаг сурагч өөрчлөлт яваад шүү дээ. Тэгэхээр ардчилсан нам энэ хоёр чухал салбарын сайд дээр оруулж ирэх болоо ажил хэрэглээ яаж анхаарах вэ? Эсвэл хүчин ядас хэрхэн яаж шалгалт үзүүлж танилцаанд өргөх оролцох бол хоёр сайдын асуудлаар явж байгаа нэ. Тэгэхээр ингээд хангалттай энэ сайдын асуудлыг одоо нэмж дизайнуудад чөлөөлөх асуудлыг ардчилсан нам шалгалт үзүүлэх. Дахиад л хариулъя. Ардчилсан намын бүлгээс тавьж байгаа зарцмын шаардлага 100% хэвээр байгаа. Огтхон чухраагүй сая би огцруулах гарын өсгөө 6 гишүүнийг өнөөдөртөө багтаагаад гарын өсгөө нэмж зурх боломжтой шүү гэдгийг бас хэлсэн. Олон нийтэд бас энэ 6 гишүүдийн мэдээллийг ч гэсэн ер нь тэгээд тодорхой хугацааны дараа гаргах нь зүйтэй гэж бодож байна. Зарчмын шаардлага хэвээрээ засгийн газраас ирсэн бичгтээ бас танилцаад дараагийн бүлгийн хурлаар асуудлыг танилцуулаад явна гэдгийг бас хэлье. Манай түүний асуудал
Тэр боловсролын салбартаар өөрийн чинь гардаг тэр бол үнэхээр зөв зүйл. Та нар бас яг анзаараад үзээрэй. 19 оноос байна уу? Одоо 26 он хүрт 6-7 жилийн хугацаанд миний санаж байгаагаар 6-7 боловсролын сайд одоо солигдчихив. Уг нь бол энэ хамгийн чухал урт хугацааны дунд хугацааны бодлогын залгамж халаатаагаар авч явах ёстой энэ боловсролын салбар бараг жилд нэг сайд солигддог. Ийм л одоо наад засгалж байгаа улс төрийн хүчний чинь нөхцөл байдал, засаглалын чадамж, наад авилгацсан тогтолцоо, авилгалын 10 жил чинь ийм л нөхцөл байдалд очиж байгааг та бид нар одоо билетнээ харж байна. За ингээд өнөөдрийн хэвлэлийн оролт хүрэлцэж ирсэн эрхэм сэтгүүлчдээ баярлалаа.